Хуурын гарал үүсэл. Хэл хуур нь эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн Монголын хөгжмийн зэмсгүүдийн нэг юм. Эртний гарал үүсэл хэл хуурын хамгийн эртний олдворууд 3000 гаруй жилийн өмнө буюу манай эртний өмнөх 1000 оны үед Монгол, Сибирь, Хятад, Өмнөд Азийн бүс нутагт бий болсон байна. Хэл хуурын бүтэц. Хэл хуурын бүтэц нь цагирга, хэл, гар, бэлчир, гох, дэгээ гэх мэт зүйлсээс бүрдэнэ. Мэдээд сайн. Зарим орны уламжлалт хэл хуураар тоглох нь уушиг амьсгалын зааванд эерэг нөлөө үзүүлдэг юм. Монгол хэл хуурын онцлог. Монгол хэл хуурын хөрөл төмрөөр хийдэг хувилбарууд маш олон янзын дуут спектр гаргах чадвартай юм. Сүүлийн жилүүдэд монгол хэл хуур дэлхийн этник хөгжмийн фестивалуудад сонсогдох болсон. Дэлхийд даяар 100 гаруй өөр нэртэй. Жишээ нь Монголд хэл хуур, Оросд варган, Японд коумбэ, Норвегид мөн харпэ, Англид Джейвс харп гэх мэт. Хэл хуурын төрлүүд. Комуз, маранзано, комус, аман хуур, хомус, мурчунга, варган, маултромел, хомус, комус, коукин гэх мэт төрлүүдтэй. Зорилго. Мартагдаж буй өв соёлыг натур болоод модерн хэв маягаар олонд түгээх. Хэл хуурын зөөлөн бөгөөд уянгалаг сэтгэл хөдөлгөөн аялгауг таниулах. Хэл хуурын монгол арга барилыг сэргээх өгүүлбэрийн эрхтний шүтэлцээт урлагийн энэ төрлийг сайжруулан хөгжүүлэх. Хэл хуур ба ам, хэл, хоолой, эрүүл мэндийн уялдаа холбоог таниулах юм.